За явган алхагчдын үндэсний хамгийн том цогцолт арга хэмжээ бол Улаанбаатар явган алхалтын фестивал. Энэ жилийн бас үйл ажиллагааны маань онцлог бол бид Garmin брэндтэй хамтран бас энэхүү үйл ажиллагааг бас бодитоор бүтээж алхагчдын аюулгүй байдал, алхагчдын хэрэгцээ шаардлагын нийсэн бодит энэ бүтээгдэхүүнийг танилцуулан оролцож байгаа нэг ийм онцлог сайхан үйл явдал болж байна. Энэхүү фестивал маань жил болгоны 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт амралтын өдрүүдээр зохион байгуулагддаг. Жилээс жил өргөжин тэлж Монгол улсынхаа өнцөг болон бүрээс 21 аймагаас зорж ирж Улаанбаатар хотноо энэхүү алхалтад оролцдог ийм уламжлалт тогтсон байна. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол улсаас оролцогч алхагчдаас гадна олон улсын алхагчид бас ихээхэн ирдэг болсон байна. 2026 оны 8 дугаар сарын 22-23-ны өдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү Улаанбаатар явган алхалтын фестивал дэлхийн 10 гаруй орны 120 гаруй явган алхагчид зорин ирж байна. Тухайлх юм бол Австралийн явган алхалтын холбоо, Японы явган алхалтын холбоо, Солонгос, Тажикстан, Нидерланд, Хятад гэх мэтлийн улс орнуудын алхагчид бол манай энэхүү үйл ажиллагаанд уламжлал болон ордог ийм жишг харагдаж байна. Тэгэхээр явган алхалт бол монголчууд бидний хувьд бол маш чухал тийм энгийн боловч үр дүнтэй үйлдэл. Сүүлийн жилүүдэд монголчууд бидний нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин болсон хөдөлгөөнд дутагдсанараа бид бүхэн богино наслах, эрүүл мэндийн хувьд сул дорой байх ийм суурь нөхцлүүд бүрдэж байна. Тиймээс бүх нийтээр алхдаг бай, алхалтад цаг гаргадаг бай гэж уриалж байна. Энэ хүү фестивал маань ч гэсэн олон нийтэд алхалтын соёлыг түгээн дэлгэрүүлэх, алхалтын ач холбогдлыг бас харуулах зорилготой. Тэгэхээр алхалт бол хүний бие махбодод ч тэр хүн сэтгэл зүйд ч тэр олон талын эерэг нөлөөтэй. Гэхдээ аюулгүй байдал бол хамгийн чухал юм аа. Тэгэхээр энэхүү шаардлагыг бол Garmin брэнд хангадгаа гэдэгт бол бид бүхэн итгэлэг. Тийм учраас олон алхагчид, аялагчид Garmin брэндийн хэрэглэгч болоосаа гэж хүсэж байна. Ингээд Garmin-чуудаа энэ удаагийн фестивалд хамтран ажиллаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.